За ингээд өнөөдөр та бүхэндээ дуучин акбота маш дээр үеих биш юм бол за нэг 4-5 жилийн өмнө гарч ирсэн дуу. Энэ бол айгүй гоё дуу. Энэ бол хурмын дуу. Тэг яг өнөөдөр хэдийгээр өвөл болсон хурмын сезон дууссан маш олон хүмүүс угаал тэртээ хурмаа идэх учраас бас энэхүү дуу сураасаа гэж бас хүсч чинь олон жилийн өмнө бас хичээлэн хийн гэж бодож байгаа бас хийж чадаагүй юм байлээ. Бодоод байсан чинь. Тэгээд ингээд та бүхэндээ акбота хурмын дууг зааж өгч. Тэгээд бүгдээрээ ямар ч найзынхаа хөрөн дээр ч юм уу өөрийнхөө хөрөн дээр ч юм уу тийм миний хичээлийг үзээд бас энэхүү дууг бас гоё дуулаасаа гэж би хүсэж байна. За ингээд акбото хөрмийн дуу. Хурмын дуу. Эхлээд интро хэсгээ бүгдээрээ яг суръя. Тэгээд доогуур гаж таптайгаа тулгаж яваарай. За тэгээд бидэнд Lia minor 7 гэсэн аккорд өрчин. За тэгээд чигчэн урууга 1-р утсан 3-р талаар тавьчихна. За Lia minor 7 чигчэн урууга 3-р талаар тавилаа. За 5 4 3 2 1 3 2 5 4 3 2 1 3 2 3 гээд татчихна. За дараа C minor 7 7-д за 5-ын 2 3-ын 2 тэгээд 2-ын 3 1-ийн 3 гээд 3-удаа тавьчихна. За тэгээд таталт нь болохоор саяхан адилхан 5-аас татаад 5 3 2 3 1 3 2. За дараа нь яг энэ барьж чад энэ дунд хуруугаа аваад ийшээ тавьчихна. 5-р утсан 3-р даад руу. Нөгөө энэ хоёр хурууч байнда байж лээ. За тэгээд энэ хуруугаар доошлуулсан чуулан доошлохгүй энэ хуруу тоглолтод орохгүй тий. За C minor юм байснаа энийг ийшээ тавьчихна. Тэгээд болоо. 5 4 3 2 5 4 3 2 1 5 4 3 2 1 3 2 3 гэж татчихна. 5 3 2 3 1 3 2 3. За тэгээ хамгийн сүүлийнх нь Re major гэсэн аккорд. Гэхдээ энэ чигчүүр авахгүй байж лээ. За энэ дээр яаж чинэхээр за Re major дээр чигчүүр авахгүй. За тэгээд таталт нь арай жоохон өөр болчихно. 4 3 2 3 1
2 3 1 татлаа одоо дахиад нэгээ таталтаа чичүүр авчихна. 4 3 2 3 1 2 3 1 чичүүр авлаа. Дахиад 1. За интроос эхнээс нь удаан тоглоо үзье. За аккордоо хормын дуу одоо бүгдээ бадын хэсгийн сураа. За бадыг орох аккордын дарааллуудыг ихлэ би тоглож үзүүлье. Соль мажор, ре мажор, ми минор. До мажор, ре мажор, соль мажор. Ля минор 7, ре мажор, си минор, до мажор. Ля минор, ре мажор, соль мажор. До мажор, ре мажор, си минор 7, до мажор. Ля минор, ре мажор, соль мажор. За ерөөсөө энэ дараалал аккордууд нь авчихна. За эхлээд соль мажор. Нэгдүгээр утасны 3 дуулаад, хоёр утасны 3 дуулаад, 5 утасны 2 дуулаад, 6 утасны 3 дуулаад. За дараа нь ре мажор. Нэгдүгээр утасны 2, 3 дугаар утасны 2, 2 дугаар утасны 3. За дараа нь ми минор. 5-ын 2, 4-ийн 2. За энэ хэсгээр чичиг ургуу нэгдүгээр утасны 3 дуулаад руу тавьж байгаа. За дараа нь до мажор. 2-ын 1, 5-ын 2, 3-ын 5-ын 3. За тэгээд ре мажор. Тэгээд соль мажор. За ля минор 7. Ре 2-ын 1, 3-ын 4-ийн 2. Ре мажор. За си минор minor 7-тэй барьсан чуулна. За 5 дугаар 1 2 дуулаадыг 5 дугаар утас бүгднийг 1 дугаар руу тавьчихна. Тэгээд 2 дугаар утасны 3 дуулаад, 3 дугаар утасны 4 дуулаад. 4 дугаар утасны 4 дуулаад энэ дэр. За энэ бар аккордууд барьж чадахгүй хүмүүс одоо миний бүтэн барилал хэрхэн барих вэ гэдэг хичээлийг бас үзээрэй. Тэгэх юм бол энэ аккордыг бас бариад дуртай сурчна. За тэгээд дараа нь до мажор. Тэгээд ля minor 7, ре мажор, соль мажор. Тэгээд до мажор. Ре мажор, си minor 7, до мажор. Ля минор, ре мажор, соль мажор. За бат маань ингэж болно. За дахилтаа эхлээд би та бүхэнд тоглож үзүүлье. Тэгээд дахилтынхаа аккордынхаа дараалал бүгдээрээ тоглоод үзье. За дахилт маань За юм болж байна. За эхлээд нь до мажор. Ре мажор. Соль мажор, ми минор, до мажор, ре мажор, соль мажор, до мажор, ре мажор, соль мажор, ми минор, ля minor 7, ре мажор, соль мажор. За дахил маань ерөөсөө энэ аккордын дараалал ирв. За бадгийн таталт маань интро таталт маань 5-наас хараад би заагаад өгсөн учраас бадгаас нь зааж өгье. За бадгийн таталт маань За ерөнхийдөө бол
бэйс өмнүүдийн дуурайгаад одоо яг тухайн аккордын сууриныг дуурайгаад бэйс өмнө дуурайгаад 3 татлаа. Тэгээ 2-1 давхартлаа. Буцаа 3 татна. За сууринг 3 татлаа, 2-1-ээр зэрэг татлаа, буцаа 3. Ерөөс ингээл тоглоно. За дахилт маань яаж тоглох вөхөр? Маш энгийн 6 3 2 3 1 3 2 3 5 3 2 3 1 3 2 3 4 3 2 3 1 3 2 3. Өнөөдөр нөгөө аль аккордноос явчихын тэр аккордныхоо суурингийг дуургаал тэгээ хуцсан таттай явчихна. За бүгдээ дахилтын тоглоод дуудаад үзье. За цохил хийгээ тоглох гэх юм бол маш амархан. Бадаг дахил ялгаагүй. За доошо дээшээ доошо. Ерөөсөө цохилтыг л ерөөсөө аккорднуудаар хуваа тоглож байна. За ингээд та бүхэндээ дуучин аккордын хурмын дог зааж өгдөө. Тэгээд найзынхаа хурим дээр эсвэл өөрийнхөө хурим дээр энэхүү дууг бас яг миний гişээр үзэж байгаад бас та бүхэн дуулаарай. За баярлалаа хурмын дог.